Өдрийн мэнд төргийн үзэгчтэй Өндрхан телевизээс эрхлэн бэлтгэдэг амжилтын эзэд нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаарт Дөлгөөн багштай Доминго клубын хамт олныг урьж оролцуулаад байна. За та бүхэндээ өдрийн мэнд төргий. Тэгээд саяхан болсон Орхон аймгийн Эрдэнэт хотноо зохиогдсон оюу цом бүжгийн тэмцээнд манай Доминго клубын бүжгийн өсвөр нас болон бага насны хүүхдүүд маань маш амжилттай оролцоод ирсэн. За тийм болохоор та бүхнийг нэвтрүүлэгтээ урьж оролцуулж байгаа юм шүү. За ингээд эхний зочноо танилцуулъя. Сайн байна уу? Намайг Эрхэн баярын амарх өгдөг. Би Хинтээ аймагт төрсэн хэрлэн 1-р сургуулийн 7-гийн ангид сурдаг. За бүжгийн спортоор бүжгийн урлагаар хизээнээс хичээллэж эхлэв. Би анх нэгтгэгт нь хичээлж эхэлсэн. Хизээ нэгцсэн бэ? 2019 онд. 19 онд нэгдсэн. За төсөөлснөөс маш олон медальтай юм аа. За саяныхаа тэмцээнд ямар төрөлд нь ороод ямар медаль авч ирэв? Өсвөр нэг ангиллын латины дөрвөн бүжгийн тэмцээнд алт. Өсвөр нэг ангиллын стандартын дөрвөн бүжигт алтан медаль. Өсвөр хоёрын латины дөрвөн бүжигт алтан медаль. Өсвөр 2 стандартын дөрөвт мөнгөн медаль эзэлсэн. За одоо өсвөр 2, өсвөр 1 гэдээ яваад байгаа шүү дээ, тий. Энэ нь яг ямар утга учиртай юм болоо? Ингээд насны ангиллаар явдаг. За. Насны ангиллаар л ялгаатай юм байна, тийм үү? За ингээд дараагийн бяцхан зочин Ануда микрофоноо шилжүүлээ, өөрийгөө танилцуулахгүй юу? Сайн байцгаана уу, намайг Бацаахны Ану гэдэг. Хинтээ аймагт би төрсөн. Тэгээ Тэмүүжин сургуулийн 2-ын ангийн сурагч байна. За би бүжгийн спортоор хичээллээд 3 дахь жилдээ хичээллэж байна. Би тэгээ 3 жилдээ иймэрхүү медаль авсан байгаа. Би Орхон аймагт болох тэмцээндээ 6 медаль авсан. Хүүхэд 1-2 дугаар тэмцээнд оролцсон. 3 алт, 1 мөнгө, 2 хүрэл авсан. Сайн байна уу? Намайг Даваад Оржин Эмэлтод гэдэг. Би хэрлэн 1-р сургуулийн 8-ын ангид сурдаг байгаа. Би бүжгийн спортоор хичээллээд 4 жил болж байна. Би энэ жилийн 4 сарын 4-5-наар улсын авраг шалруулах тэмцээнээр би 2 дугаар байр эзэлж дэд аврагын дэд мастрын болцол хангасан байгаа. За Филиппин дэх тэмцээндээ болохоор Суперстарс 2025 он Азийн аваргын тэмцээндээ бид нэр багаараа оролцоод би 4, 5 болон 6, 7 дугаар байрыг эзэлсэн байгаа. Дүүнэртэйгээ хамт хичээллэх ер нь ямар мэдрэмжтэй байдгүй? Дүүнэртэй бас зааж сургах зүйлсээ зөндөө байдаг бах тий. Би дүүнэртэйгээ хамт хичээлэхэд болохоор анхан шатныхаа хөдөлгөөнийг сэргээн сандаг. Мөн дээрэс нь дүүнэртэй ингээд амар гоё ингээд заах амар багшийн ингээд өмнөөс заагаад авшиг амар гоё яадаг. Сайн байцгаана уу, намайг Жаргал сайхны Болор Эрдэнэ гэрдэг хэрлэн 1-р сургуулийн 7-гийн ангид суралцдаг. Бүжгийн спортоор хичээллээд 3 жил болж байна. Энэ тэмцээнд би өсвөр 1, өсвөр 2 гэдэг ангилалд орсон. Өсвөр 1-д 1 алт, 2 мөнгө авсан. За багш нь ер нь тайзан дээр гарахад та бүхэндээ дандаа хамт явдаг уу? Багш ер нь тэмцээн дээр байдгүй, тэмцээнийг шүүдэг. Бид нар ер нь өөрсдөө л ер нь тэмцээнд оролцдог. Сайн байцгаана уу? Намайг Аруун Тэмүүжигийн Өвн Мөхлөө гэдэг. Би хэрлэн 1-р сургуулийн 7-гийн ангийн сурагч Өвн Мөхлөө байна. Би энэ бүжгийн спортоор хичээллээд 3 жил болж байгаа. Би өмнө жилийн Филиппинд болсон Суперстар латины аваргын тэмцээнд би стандартаар болон латинаар ороод 7 дугаар байр эзэлсэн. Тэгээд би энэ орхон бодлого тэмцээн дээр 4 медаль авсан. 1 алт, 3 мөнгө авсан. За яг тэмцээнд оролцох ингээд мэдрэмж ямар байдаг вэ? Одоо сошиалар харахад бол маш их бичлэгүүд явдаг штэ тий, ингээл биеийн хилэмжээрээ баг ингээл үг хэлж байгаа юм шиг л харагддаг штэ. Та бүхэн чи яг бүжиглж байхдаа юу боддог вэ? Ямар мэдрэмжтэй байдаг вэ? Бүжиглж байхдаа бол би яг өөрийнхөө яг хийж чадах ер нь бүх зүйлээ л ер нь гаргахыг ер нь хичээдэг.
Тэгээд би бүх зүйлийг гаргахыг хичээдэг болохоор би хостойгоо ч гэсэн зөөлөн тэгээд нэг Ойлголцох маш Тийм. их болох тий. Тэгэхгүй бол нөгөө нэг би бинтийг ойлголцохгүй бол энэ сэтгэл хандах нь одоо жоохон муу байдаг. Ааха. Шүрмэс татахч гэдэг юм уу одоо та бүхний шил бол маш чанга харагддаг штэ. Тиймэрхүү тохиолдлууд ер нь их гардаг уу? Ер нь зарим тэмцээндээ л шүрмэс татдаг байсан. Гэтэ одоо ер нь болсон. Тэгэхээр бол илүү чадахчж байгаа, тий илүү их сурж байгаа гэсэн үг шүү дээ, тий? Ааха. За бэлтгэл дээр ямархуу одоо төрлийн чи их хвчлэнд автдаг бол тэгээ дүүнэртэйгээ бас цуг ингээ бэлтгэл хийхэд ямар байдаг вэ? Би ер нь бэлтгэл дээр олонгод стандарт болон латин гэдэг төрлийг ер нь их хвчлэн бэлддэг. Харин дүүнэртэй олонгод би яг өөр их нь хийдэг хөдөлгөөнүүдийг нь ер нь засч өгөхийг ер нь нэлээд их хвчилж боддгоо. За амархуу маань бол бас бүр бол том хөөхд бол биш шүү дээ. Тэгэхээр ямар мундаг их медаль авсан бэ? Ямар их хөдөлмөрлсөн. Тэгэхээр эрэгтэй хүүхдийн хувьд яг энэ бүжгийн урлагаар ингээд хичээлэх тэр гоё хөдөлгөөнүүдийг хийхэд ер нь хэцүү байдггүй. Одоо бүр сурцсан болохоор хэвширсэн байгаа юу? Ямар байдаг вэ? Зарим үед жоохон хэцүү байдаг. Зарим хөдөлгөөнүүд дээр. Тэгээд зарим үед жоохон хөл гар өвдөх юу тохиолдол байдаг. Багш нь бас эрэгтэй хүн байгаа. Тэгэхээр энийг ингэж хийдэг шүү. За эсвэл тэмцээнд орохдоо за яг одоо тийм зүйлээ бол алдаж болохгүй. Битгий сандраараач гэдэг юм. Ихэвчлэн ямар зөвлөмж өгч гаргадаг вэ? манай багш маань тэмцээнд гаргахдаа гар хөлөө сайн бариад аяа сонсоод хүчтэй яваарай л гэдэг. Одоо хосын төрөл гэж бас байдаг шүү дээ. Тэ чи хос байгаа юу? Хос уу? Хос нь юм бэ? Цуд ирдэ. За яг хосоороо бүжиглэхэд ер нь ямар хөө байдг. Одоо жишээлбэл бичлэгнээс харж хахад ингээд зурж байгаа хоорондын зайд бараг мөргөлдөх шахуу ингээд яваад идэг штэ. Ер нь тэр зай баримжааг таад яаж хуваарлдаг бол мөргөлддөг тохиолдол бас гардаг болоо. Хаяа гардаг биенийхээ хөлн дээр бүжиглэж яхаа ингээд гიშгээд тэгээд ингээд унах магадлал байдаг. Тохиолдол байдаг. За чиний хувьд цаашид одоо энэ бүжгийн урлагаараа явна гэж бодож байгаа юу? Эсвэл бүр том болоод болно гэж бодож байгаа юу? Том болтлоо явна л гэж бодож байгаа. Бүжгийн урлагаар бол цаашид явбал үнэхээр завгүй байдаг те. Бүжгийн урлаг бол ээж аав нь хэр дэмжиж байна. За манай гэр бүлийнхэн өрн бүгдээрээ л дэмжиж сайн оролцоорой гэж хэлдэг. Тэгээд нүуник аа маань солонгос дэдэг. Тэгээд аа маань сайн оролцоорой, сайн бүжиглээрэй л гэж хэлдэг. За ануугийн маань хувьд бас баг төрөлд нь ордог байгаа штэ тий. Тэгэхээр яг бас орохдоо хэр сандралтай байдгүй, сандралтай жигээр явж хагаад хөдөлгөөнөө мартах тохиолдолч гэдэг юм уу, тиймэрхүү зүйл гарах уу? Хаяада мартна, тэгээ хаяада мартахгүй юу жоохон тэмцээн дээр гарчаад хөл чичрээд байт юм аа. Тийм үү. За тэр гоё уян налархай хөдөлгөөн одоо ташаа хөдлөх мөдлөг тэр бол үнэхээр их чимдэг штэ чамайг. Ялангуяа одоо тэр бүжгийн хувцс нь бол бас анууг үнэхээр энэ ануу байна гэ барыг таньчихад үнэхээр одоо л ойлгомжтой болсон штэ. Хувцаа та хэд яаж сонгодог вэ? Хувцаа би тэгээд захиалаад авдаг. Тэгээд 10 хэдэн хоног болдог. Яг ингээд хувцас сонгохдоо чи өөрөө хажууд нь байдаггүй энэ өнгө гоё юм байна энэ илүү өрмөц юм байна ч гэдэг юм уу. Ээж нүуний багшаас зураг мураг явуулаад тэгээд захиалдаг. За хамгийн анхны медалаа санаж байгаа болов уу гэж бодож байна. Хамгийн анхны тэмцээн бас амар гоё дурсамжтай байдаг шүү дээ, сургамж бас болдог. За би хамгийн анхны медалаа 2022 онд авч исэн. Яг 1-р зэрэг авч исэн. Яг багшийн хаан яг хэлсэн үгээр яг хийж гал авсан да яг. Яг сургамж болсон зүйл байгаа юу чамд. За дараа жил бол энийг сайжруулнаа, ахиулнаа ч гэдэг юм уу? Хаан байгаа. Яг анхны медаль авчаа. Тэгээд айгу баярлаад. Тэгээд яг хэдэн хоног ингээд бүр ингээд баярлаад бүжгээ таслаад. Тэгээд яг багш залгаад
Тэгээд шууд буцаа бэлтгэлээ орж агаад хүүхэд хоёрын насны дээр 3 дахь байранд орж ирсэн. За ингээд эрэгтэй хүүхэд бүжгээр хичээллээд байгаа штэ тий. Тэр гоё уян наалархай хөдөлгөөнийг багшаасаа л сурч авч байгаах. Тэгээд анхны тэмцээн бас юу байв? Ээж аав нь хэр дэмждэг вэ чамайг? Анх би Доминго клубын 5 жилийн байнд ороод бүжиглсний дараа ер нь бүжгийн сонирхолтой болсон. Сонирхолтой болоод ирсэн чинь өшөө илүү ингээл цаашаа хичээлмэр санагдсан уу? Аха. Тэр бодлоо чи аав ээжтэй хэлсэн үү? Эсвэл шууд төлгөөн багштайгаа уулзаад багшаа би бүртгүүлье ингээд явъя гэж хандсан уу? Тийм, төлгөөн багшлсан. Багш нь яаж хүлээж авч байна? Тэгтгэл. Тэгэл тэгэл орсон уу? За тэгээ анхны бэлтгэл ямар байсан бэ? Ер нь жоохон хүндлсэн. Хүнд байсан. Хүс бол их урсж байгаа сте тий. За тэгээ маргааш нь юу гэж бодсон бэ? За энэ ч амар хэцүү урлаг юм байна да гэж бодож ирсэн үү? Шантарч ирсэн үү? За амархуугийн хувьд бас бүжгийн спорттой урлагтаа хизээд дурлав. Одоо яг ингээл хамгийн анх тэмцээнд орж байсан ингээ харахаар чамд ямар санагдаж байна? Зураг хөрөг нь бас үлдсэн байгаа болоо. Зураг хөрөггүй баг байхгүй хаа. Тэгээд хамгийн анх яг ингээд орохдоо ингээд шатар тавьчихсан байхгүй юу? Тэгээд ингээд багштай тэрврүүлээд ингээд үйлээд байдаг гэсэн. Ээж надаас асуусан. Ингээд бүжгэнд явах уу? Айлгүй шатартаа явах уу гэхээр би бүжгэнд явъя гэж хэлсэн. Тэгээд дүлгэн багштай уулзсан уу? За анх орж ирээл бүжгийнхаа заалыг хараад, толинд өөрийгөө хараад хөдөлгөөн хийгээл тэр юу нь ямар санагдсан? Маргааш нь бас хэцүү санагдсан уу? Эсвэл дахиад явмаар санагдсан уу? Дахиад юмар санагдсан. Юу нь чамд тэгэж ихт орлуулва? Ингээд биеийн хөдөлгөөн ингээд уйналахаа байдал Илүү гоё байсан уу? За цааш тийм тэмцээн юу байгаа вэ? Бэлтгэл хийж байгаа юу таад маань? бэлтгэл хийж байгаа. За ямар тэмцээнд зорж байна? Энэ Улаанбаатарт болох Inspire гэдэг тэмцээнд. За тэгээ бэлтгэлээсээ тараад харих мэдрэмж үнэхээр их ядарсан байдаг бах та маргааш нь хичээлдээ явна тий. Хичээлийнхаа хажуугаар яаж зохицуулж байна? Хичээлийн хажуугаар олонгууд би бүжгээ тарцаад шууд гэртээ очиад гэрийн даалгаврыг хийхийг ер нь ихэвчлэн боддог. Тэгээ гэртээ очиад би хоол ундаа идчихэд шууд хичээлээгээл шууд эрт унтахыг хичээдэг. Тэгээд бас өглөө би эрт давталгад сонгонд явдаг. Тэгээд би ер нь амжилтдаг та. Одоо би их цэгцэрдэг гэж ярьдэн штэ хүүхдүүд те хэрвээ ингээ майга алхахтайг охин мохоо ороод ирвэл бүжгийн урлагаар хичээлвэл хөлн ингээ тэгш болдог ч гэдэг юм уу. Чи бас найзуудтай хандаж юу ч хэлмээр энэ бүжгийн урлагт дурлал мэдээж буруу бол явахгүй штэ те. Найзуудтай хандаж хэлэхэд бол одоо майга явдаг байсан эсвэл бохтер айгүйх явдаг байсан хүмүүст хэлэхэд ер нь бүжгийн урлагаар хичээлэхэд хүний зан чанар болон биеийн хилэмж нь ер нь маш ихээр өөрчлөгддөг гэж би хандж хэлмээр байна. Бүжгийн урлагаар бол цаашид явбал үнэхээр завгүй байдаг те бүжгийн урлаг бол ээж аав нь хэр дэмжиж байна. За ингээд нэвтрүүлэг өндөрлөх цаг бас болж байна. Тэгэхээр та бүхэн бүх дэмждэг хүмүүстэй болон одоо ингээд тусалж дэмждэг хүмүүстэй юу гэж хэлмээр энэ хамгийн гол нь багш байхгүй бол амжилт үгүй. Багш байхгүй бол аливаа уралдаан тэмцээн бол байхгүй гэсэн үг тийм ээ. Тэгэхээр багштай бас хандаж юу гэж хэлмээр байгаа л ингээд чамаас эхлээд танилцуулаад хэлээд явъя гэж бодож байна. За би багштай хандаж хэлэхэд одоо биднэрт нөгөө зааж өгдөг хөдөлгөөн бүр нь надад гой санагддаг. Тэгээд багштай их баярлаа гэж хэлмээр байна. Амархуу. Багштай хэлэхэд би хайртай шүү. Улам их хичээх болно гэж хэлье. Чамаас жоох хөвгт байгаа юу бэлтгэл нь? Надаас жоох хөвгт зөндөө байгаа. Тийм үү. Чи тэднэрт яг юу зааж байна? Би ингээд тэмцээнд нь гарахт нь тэр хөдөлгөөнөөс хийгээрээ энийг алдаж болохгүй шүү. Аяасан сонсороо гэж хэлдэг. Гайгүй юу? За баярлаа. Аав ээжтэй хандаж юу гэж хэлмээр байна? Аав ээжтэй хандаж хайртай шүү. Улам их хичээх болно. Илүү их дэмжээрэй гэж хэлээ. За баярлалаа. Багштай баярлаа. Намайг дэмжиж сайн
хөлөө засаж өгөөд тэгдэгт баярлаа. Хайртай шүү. Ээж авдаа хандаж юу гэж хэлмээр байна? Ээж авдаа намайг дэмждэгт баярлаа л гэж л та. За энэс илүүгээр бас гоё үг байхгүй шүү дээ тий. За багштаа хамгийн түрүүнд хайртай шүү гэж хэлье. Эдгээр олон гоё амжилтуудыг надтай ингээд хамт ингээд авсан ингээд баярлаа. Одоо ер нь манай багш ингээд гаднаас амар ууртай харагддаг ч гэсэн ингээд ер нь бол ингээд амар хөвгчлээ. Тэгээд та нар гоё бүжигт маань элсэж орж ирээрээ. За баярлалаа. За болор эрдэнэс нэг асуулт асууя юуны өмнө. Та хэд бэлтгэл дээр ингээд гоё бөөнөрөө суужгаад гоё тойрч ярилцдаг уу? Гоё зүйлсүүдийг хөгжилтэй зүйлсүүдийг ч юм уу? Тэгэл багш тэгэл хичээл ном нь яаж ийн гээл шалгал шүүхээ өгч ийн үгээл. За бэлтгэл дээр нь бол хөгжилтэй зүйлүүд зөндөө болдог хаа. Тэ ер нь та хэдийн анхны ингээ хөгжилтэй зүйл нь яг адилхан байх гэж бодож байна. Одоо бүдэрч унах ч гэдэг юм уу те хөдөлгөөнөө мартах ч гэдэг юм уу. Тиймэрхүү зүйлүүд хэрэг тохиолддог вэ? Нэг өмнө нь би тэмцээнд орж байхдаа нэг өөрхөн хөлн дээр бүдэрч унаж исэн. Өмнө жилийн шинэ жил дээр бид нэр клубтэй шинэ жилээр тэмдэглэж исэн. Тэгэхэд яг тэр үед ингээ бялуугаар ингээд би биенийхээ нүрийг бялуугаар ингээд угааж исэн. Тэр үйл явдал амар хөвгөлтэй байсан. За баярлалаа. За ингээд манай нэвтрүүлгийг урилгыг маань хүлээж авсан та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд багшийнхаа ачийг бас зөндөө илүү хариулах байхаа гэж бодож байна бүгдээрээ те. За ингээд амжилттай эзэн нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаарт Дөлгөөн багштай Доминго клубын бүжгийн хамт олон оролцлоо. Тэгээд дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай. Go,